Гёте сургуулийн сурагчид багш ажилчид нэгдэн нийлж Ховалтай аймгийн Ичидийн орон 3 дугаар сургуулийн хүүхдийн номын өргөө гачуур тосгоны эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж эргэлтийн өрөө тогтоож өглөө. Тус сургуулийн хамт олон жил бүр зохион байгуулдаг сайн үйлсийн аяна цаашид 21 аймагтаа хэрэгжүүлэх зорилтыг тавиад байна. Гёте сургууль 2002 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулж хэвшсэн байна. За өмнө нь тэд эхнийхээс амгалан амарчих зэрэг бүх төр хэмлэг, гэмтэл согсуудлын үндэсний төв зэрэг байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж зэргээр тусламж үзүүлж байжээ. За харин энэ удаа 23 дахь жилдээ сайн үйлсийн аянаа улам өргөн цар хүрээнд зохион байгуулснараа онцлог байлаа. За манай Гёте сургуулийн сайн үйлсийн аянаа 20 орчим жилийн турш маш амжилттай зохион байгуулж байна. За энэ хугацаанд гэмтлийн эмнэлэг ургаан амарчих газар хүүхдэд одоо тусламж хэрэгцээтэй байгаа байгууллагууд руу нэлийн чиглэж ажилласан. Энэ удаагийн сайн үйлсийн аянаа хүүхдийн байгууллага үүсч хүчний 100 жилийн ойд зориулан хийсэн байгаа. За тэгээд энэ хичээлийн жилдээ 25 сая 789 мянган төгрөгийн хандив цуглуулад тэгээд Говьвалтай аймгийн Ичидийн оронд 10 сая төгрөгийн төсөвтэй хүүхдийн амрах үүрэг байгуулж өгсөн. Гёте сургууль нь олон улсын боловсрол олохоос гадна хүний хүмүүжил, ёс суртахуунд анхаарч олон үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ажлуудын нэг нь жил бүр зохион байгуулдаг сайн үйлсийн аян. Энэхүү аянаар манай сургууль нь олон багш, сурагчид, ажилчид, эцэгчид тусалж дэмжиж сайн нийтээрээ сайн оролцдог. Тэгэд энэ биднэрт үнэхээр сайхан байдаг. Тэгээд шилдэг сайн үйлсийн аянгийн эзэдийг хүртэл тодруулдаг. Тэгэд энэ биднэрт үнэхээр сайхан дурсамжийг үлдээдэг, мөн өөрсдөө бахархлыг төрүүлдэг. Манай хандивын аяны онцлог нь хүүхдүүд сурагчид бид өөрсдөө бүтээл урлаж тэгээд бараа бүтээгдэхүүн зарж түүнээсээ олсон ашгаа хандварлах явдал юм. Тэгээд миний хувьд гэвэл би ангийнхаа найзуудтай хамтран доод ангийн дүү нартай дэс-1 2 IGCS зэрэг олон улсын шалгалтанд хэрхэн амжилттай үр дүнтэй бэлдэх талаар сургалт зохион байгуулсан. Ингэснээрээ бид хандивын аянд идэвхтэй оролцоо зогсохгүй мөн доод ангийн дүү нартай хэрэгтэй мэдээллийг нь хуваалцаж ойлгохгүй зүйлсийг нь ойлгуулж чадсан гэж бодож байна. Энэ их аян бол хүүхдүүдийн одоо хүмүүжилт маш их сайн юм. Тэгээд нөгөө талаас бас манай багш нар бүх хүмүүс энд оролцдог. Багш нараас гадна бол манай ээж аав нар энэ аянд их дуртай байдаг. Эхлээд нэг ганц хүн энэ төр байдаг байсан бол одоо 120 гэр бүл энэ төр энд чинь өөртөө хандив өргөдөг болсон. Аянд сургуулийн удирдлага, багш ажилчид, сурагчид төдийгүй эцэг эхчүүд бүгд сэтгэлээсээ оролцож хэвшжээ. Сургуулийн 100 гаруй багш ажилчид, 850 сурагч эцэгчүүдийн оролцоотой 25 сая 789 мянган төгрөг цуглуулж чадсан байна. Гёте сургуулийн хамт олон маань гачуур тосгоны эрүүл мэндийн төвд гачуур тосгоны ард түмний үйлчилгээнд зориулаад 2 дахь удаага энэ жил манай дээр сайн үйлсийн аян хийж байна. За өнгөрсөн жил манад автоклав буюу ариутгалын тоног төхөөрөмж, за эхо, 3D эхо, нэмээ зүрхний бичлэгийн аппарат эдгээрийг хандилсан. За ингээд гачуур тосгоны нийт ард түмэн гачуур тосгоны эрүүл мэндийн төвийн хамт олонныхоо нэрийн өмнөөс нийт Гёте сургуулийн ажилтан албан хаагчид, за удирдлагууд тэр сургуулиар одоо дамжин хүмүүжиж байгаа нийт сурагчдаа эцэг эхчүүдтэй гүн талархлыг илэрхийлье. Сайн үйлс бахан дэлгэрэх болтугай. Энэ жил хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн тохиож байгаатай холбоотой сайн үйлсийн аянаа хүүхдэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр зохион байгуулснараа онцлог байсан юм а. Мөн тэднийг аянаа зохион байгуулахад байгууллага аж ахуй нэгжүүд дэмжиж бараа бүтээгдэхүүний хөнгөлөлтөө үнээр өгсөн зэрэг сэтгэл гарган оролцсон хүмүүст сургуулийн хамт олон баярлаж талархснаа илэрхийллээ.